Таны нөхөр тархинда маш хүнд бэртэл авсан байна. Гар хөл нь хуурсан, биеийн байдал нь тун хүнд байна да. Эмчээ, та нөхрийн минь идгээгээд өгөөч дээ. За залуусаа. Бичил уурхайн аюулгүй ажиллагааны анхан шатны дүрм зааварчилгааг та бүхэндээ товч танилцууллаа. Хүмүүр ажил гарахаасаа өмнө зориултын тусгай хувцсаа өмсөж, бага чирэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсгээ сайн шалгуулна шүү. Ажил эхлэхийн өмнө ажлын байр, тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг сайн шалгаарай. Хэрвээ зөрчил илэрвэл энэ тухай ахлагчдаа заавал мэдэгдэж, тэрнийг арилгах арга хэмжээ авах ёстой шүү. Бас өвчтөй эрүүл мэндийн байдлаар ажиллах чадваргүй хүн байвал ажил гаргахыг хориглоно. Очроо бичил уурхаар эхлээд 8 жил болж байна. Альваад холж хараатай эх орно гэх сэтгэлтэй түүний хувьд эрхэлж байгаа бизнес нь чамлалтгүй сайн яваа. Тэр нөхөрлөл эсвэл хоршоо байгуулж ажиллах нь ашигтай гэдгийг ойлгож нөхөрлөл байгуулснаар эгнээндээ олон хүнийг нэгтгэжээ. Харин Балдан бол мөн л олон жилийн турш хуваарай ашигт малтмал олборлож амьдралаа залгуулж алдаж омж ядарч яваа нэгэн. Тэрээр бор зүрхээрээ энэ бүх ажлаа хийдэгч зүтгэсэн ажил нь нэг л урагшгүй бүтлэг байцаа. Балда. Чи худалдсан алтныхаа мөнгийг өнөөх чэнж залуугасаа авчиж чадав уу? Чадаагүй хөө. Хөө яг шороо ухаж өчнөө сар дарж угаад нийлүүлээд аваа хэдийг олж санаатай гадагшаан гаргах гээд нэг хүнд өгчихсөн чинь нөгөөх чэнж чи алдчихсан гэдэл бүр луунжаад болдгүй. Дээр нь бичил уурхаар эхлэх зөвшөөрөл байхгүй. Газрын гэрээ хийгээг болохоор чинь ажиллагч газаргүй болчихол явж байна да. Уух эзэнтэй. Буц хаягтай газар нь дээр гэдэг дээ. Гүчи нөхөрлөл хоршоонд элсчихсэн бол ийм байдалд орохгүй байсан. Гүчи хичнээн олон жил ийм байдалтай явах гэсэн юм бэ. Гүй тэгээд олсон хэдэн төгрөгөнд татварт өгчхөөр чинь би ч бас анхандаа эргэлзэж ил байлаа. Албан ёсны зөвшөөрлгүй нууж хааж бас дээр нөхөн сэргэлт хийдгүү байсны гайгаар өөрсдийнхэн усан нөхөнд унж насаараа тахир дутуу болох шахаж байл. Харин одоо бол бид нар чинь албан ёсны бүртгэлтэй зөвшөөрөлтэй болсон. Хэрвээ энэ нөхөрлөл гэгчийг байгуулаагүй байсан бол байх байдгаараа эрүүл мэндийн даатгалд чамрагдаагүй байх байлаа. Уу ерөнч тэгээд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлөөд явж байгаа юм чинь өндөр наслахаараа тэтгэврээ ээж авчихна. Хүчи ернэ. Сайн судалж яваад нөхөрлөл юм уу хоршоо байгуул. Эсвэл одоо ажиллаж байгаа нөхөрлөл хоршоонд гишүүнээр хэлсэж болно шүү дээ. Чэнжийн олон дамжлага дамжуулж дээр нь баг ханшаар алтаа өгч байхаар Монгол банкнд алтаа тушаах нь хамгийн найдвартай. Хөө тэгээд танах нөхөрлөө яг хэдэн хүнтэй нийлж үйж байгуулсан юм? Монгол улсын засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151-р тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинжилэн батлагдсан. Энэхүү шинжлэгдсэн журамд 9-өөс доошгүй иргэн нөхөрлөл байгуулахар заажээ. Хэрв бичил уурхайчид хоршоо байгуулж ажиллах бол хоршооны тухай хуулийг баримтлана. Хоршоо нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж хуулийн этгээд болно гэдэг чинь өөр төрлийн бизнес эрхлэх, санхүүгийн байгууллагатай харилцах зэрэг давуу талтай болчихж байгаа юм л. Нөхөрлөлийн хэлбэр чилжчихээр олон татвар төлөхөөр өдөржин шүнжин шороо ухаж аюултай нөхцөлд хөдөлмөрлсөний үр дүн ямар гарах вэ штэ. Балдан минь. Чи хаан гэд уун гэж бай. Бид чинь газрын баялагийнхаа үр шимийг хөтсөн бол эргээд улстай татвараа төлж байгалаа нөхөн сэргээх үүрэгтэй гэж боддог. Ашигт малтмал олборлож тодорхой хэмжээний орлого олж байгаа нь үнэн юм чинь Монгол улсын иргэний хувьд хуулиар ноогдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хувь хүний орлогын албан татвараа төлөх учиртай. Гүн чинь улс их орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаагийн тод жишээ муу юм шүү дээ. Уугч хүмүүс ярихыг сонсох нэ. Бид нар шиг хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нэгдсэн зохион байгуулалтанд орчих юм бол ч өмнө хэрэгжилж байсан тоног төхөөрөмжөөс нь олон дахин чадaltaй машин механизмыг ашиглах боломжийг олгосон гэх юм билээ. Уугч чадал сайтай техник ашиглавалж ажил маань өнгөрөөд бүтээмжинч нэмэгдэх хэл байх л да. За Балдан минь.
Чи бас аймгийн захиргаараа өөрөө очоод нэг бүрчлэн тодорхой мэдээлэл авчих. Бас бичил уурхай нэгдсэн дээвэр холбооны 1929-59 утаснаас хэрэгтэй мэдэхгүй байгаа юм асуучгаж болдгийм билээ. Ерөн тэгээд энэ хууль усаар алт борлуулахаар оролдоод баригдвал алтын хурааж улсын орлого болгодог гэж байна шүү. Тэгэд ингэж эрсдэлтэй алхам хийчихснээс Монгол банкны тушааж хууд 2.5% ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлчихвөл илүү хялбар алтаа алдчих нэхгүй амар болсон байна. Тэгээд ч Лондонгийн үнэт металлын захын ханшаар алтаа үнэлж авдаг гэсэн шүү дээ. Бид нарыг Монгол банкнд алтаа тушаах гээд очивол шууд л бариад хорж явах гэж хайдаг байлаа. Харин тэгээд л бид чинь хууль бус эрсдэлтэй ажил хийдэг байж тээ. Харин энэ байдлыг хуулиар зохицуулж эргэн бүр олборлсон алтаа Монгол банкнд тушаах боломжийг бүрдүүлсэн гээд байгаа шүү. Харин тийм ээ. Тэгээд юу н ямар ч иргэн алт тушаавал иргэний үнэлгийг бүртгэж авал алтыг худалдан авч байгаа. Тэгээд ч юу н хувь хүний талаарх мэдээллийг чамдлан хадгална. Юу н төрөөс бидэнд дэмжлэг үзүүлж хуулиндаа ч өөрчлөлт оруулж татврын асуудлыг шийдвэрлэж өглөө. Иргэн бид үүргээ биелүүлж хуулийн хүрээнд татвараа төлж хэвшмээр байгаамаа. Эргээд ч төрөөс бид нийгмийн халамж хүртэх таатай нөхцөл бүрдэн шүү дээ. Тийм битээ. Гол нь алт борлуулах сүлжээг албажуулаад орон нутагтаа алтаа сорьцлуулаад тушаадаг болчихвол бидэн шиг хүмүүст үгүй юм хэрэгтэй дээ. Үгүй харин тийм ээ. Хэлээд юу хөө. За гай хөдлөе. За тийм. Буруу замаар будаа тавил. Буцахтаа шороо тэнэ гэж. Хуруу хумсаа хуйхлах шахан байж олсон жаахан алтаа. Хууль бусаар борлуулах гээд хүн амтнд царайчилж хэдэн төгрөг олох гээд заллуулна гэж байснаас ном журмынхан дагуу явсан дээр юм шиг байна да. Гэхдээ далай тусал нэмэрч. Над чи болон 10 бичил уурхайчид бүгдээрийн татвараа төлөх юм бол улс их орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Зөв замын нээж өгөө дохот заавал дөрвөө бүх шиг буруу дэшин зүтгэж байх хэрэг юу байна? Ер нь их нутгийнхаа баялагийг их орондоо л үлдээх. Балдан Улаанбаатар хотороод стандарт хэмжил зүйн газрын үнэт металлын сорьц тогтоох лабораториор алтаа хайлуулж сорьц тогтоолгоод Монгол банк руу явлаа. Монгол банкнд иргэний үнэмлэхээ үзүүлэн алтаа хүлээлгэж өгөөд дансны дугаараа үлдээн гарлаа. Тэндээсээ гараад ойр дуулзаагүй ах дүүсийнхээр орж мэд мэдээр явж байтал түүний дансанд мөнгө нь ороод ирэхтэй.